Hello everyone, welcome back to Real Mongolia. Today I'm attending first International Shamanism Festival in Mongolia. It is taking place at the Chingxinhure camp. Apart from Mongolia, also there are shamans from Germany, Korea, Canada, France, Italy, and many other countries are here. It is a beautiful sunny day, so let's go around and explore this festival. Одоо гарт баригдэхгүй тийм ээ биенд байхгүй мөртлөө одоо ингээд хүнийг дээрээс харж явдаг одоо бидний чинь бурхан яваг тэнгэр яваг гэж хэлдэг тийм сүнслэг бас бий байхгүй юу юм бол бөөг бол дэлхийн нийтэд бол Монголоос үүсэлтэй гэж л үздэг юм байлаа. Тэгээд одоо тэр үүсэл гэдэг нь одоо жинхэнэ утгаар өнөөдөр бол ингээд энэ сайхан Чингисийн хүрээ цогцлолт одоо бүрэн утгаар нь харуулж байна гэж бодож байна. Тэгээд эрлэр үүний үйл ажиллагаа ерөнхийдөө бол нөгөө өвгөд дуурлуудын онгод эцүүдийн гэх юм уу эцэг өвгдийн сургаалыг түмэн түгээх, тэнгэр үслийг түмэн түгээх, тэгээд зөв зохист амьдралын хэвшлийг харуулах, таниулах тийм энэ чиглэлийнхээ өрөөнд мод тарьдаг, тэгээд судран ном гаргадаг, таниулах подкаст хийдэг, YouTube-ийн сувг гэдэг нэлээд олон ажил хийгээ явж байна. Ер нь анхлан байгуулсан ганцхан том зорилго. Тэр нь бол юу гэхээр дэлхийн ээж аврыг гэсэн үндсэн ганц зорилготой л байгаа. Тэгэхээр тэр зорилгынхоо, тэр тооныхоо, тэр малгайныхаа хүрээнд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулаад цаашдаа энэ онгодын мэдлэг гэдэг энэ зөв зохист амьдралын хэвшлийг илүү олон түгээгээд одоо энэ зөвхөн хөнх толбот монголчуудаа биш илүү харь гадаад хүмүүс түгээхээр одоо энэ судрууд эхнээсээ Солонгос, Англи, Франц хэл дээр гараад эхэлсэн. Тэгэхээр энэ болон үргэлжлүүлэн явна. Тэгээ бид яг тэгэхээр бидний амьдарч байгаа байгаль их бол биднийх биш, бидний үр хүүхдүүд үргэлжлүүлээд амьдрах орон зай гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Энэ үзлийг л одоо түгээх ийм зорилготой байгуулга байна да. First of all, my name is Boyin Dilher and I'm a student of National University of Mongolia, also shaman at Gürlin Urgo. And it means enlightenment house in English. For example, this book called 27 and it has just translated into French, and this is about the fundamental theory of shamanism, and it has many interesting theories, even the ancient Mongolian scripts. If you are just complicated with shamanism, you just read it and make it clear. Okay, she is my master on sewing, and she is a designer, and she sews many clothes in this people, and she is just amazing designer in Mongolia. She just said the ancestral spirits and guiding us for sewing, even the sewing. She is just accomplishing those ideas from ancestral spirits.
Тэнгэр фестивалд бол манай бодитын виза холбоо оролцож байгаа. За энд манай бодитын тамирчид маань бол үндэсний дээл хувцаараа гойж оролцсон. За энд бэлтгэл сургууль хийж бас залуучуудыг бас спортоор хичээлгийг уриална. Тэгээ манай бодитын тамирчид маань үндэсний хувцаа өмсөд одоо дээлээ сургуульчлаад ингээ явахаар их айгүй гоё хямртай ингээд сүрдмээр харагдаг. За тийм учраас энэ цуглаж байгаа залуучуудаа бас спортлог байгаасаа эрүүл чирэг байгаасаа гэдэг одоо зорилгын доор энэ бүгдээрээ цуглаж байгаа маа. Одоо энэ манайхын тоног төхөөрөмжнүүд ингээд даавуугаар бүрээд одоо маань тамирчид маань ирээд бэлтгэл сургуульд хийгээд гоё хүмүүстэй гоё ингээд цагийг өнгөрөөх юм. За асрын үед бол мэдээж бидний нэг дөрөв өчтөн арслан бар луу хангаард гээд энэ яг одоо эрбэр хүч чадлыг бэлгэж байгаа гэдэг үгнээс бид энэ дөрвөн амтныг илэрсэн. Одоо их гой төхөөрөмжүүдийг даавуугаар бүрэж байгаа эртнийх маягийн болгосон юм. Одоо удахгүй манай одоо Баатар хувцастай зэргүүд маань ирж бэлтгэл юм. Одоо энэ цаг үед бол ямар дайн байлтай их биш. Одоо бид нар бие биедраа өгжүүлж байгаа боловсон эрүүл одоо байхтаар анхаар уриалах гэж одоо орж иж байгаа юм тэгээд. За энэ мэн болохоор хатан хувцас гэж хэлнэ. За эдгээрийнхэн бүгд одоо миний өөрийнх байна. За энэ дайлан бол одоо хөрийн дайлан. Одоо би өөрөө энэ дайлан уралж бүтээдэг. За энэ мэн болохоор манай шави хийсэн дайлан байгаа. Энийг одоо гоёж ирсэн. За энэ дээл хувцас бүгдээр одоо миний өөрийн хувцснууд байна. Энэ өв соёлоо одоо өөрөө урлан хийж бүтээдэг, ирээдүйн хойчтой үлдээх юм эрхэм зорилго байгаа болохоор энэ болгоноор өөрийгөө бас чимж гоёдог байгаа. Дундад зууны үеийн одоо Монгол одоо хаттуудын ийм одоо дээл одоо энэ ингэрийг болохоор хүмүүс хүннүү зах гэж яриад буруу яриад байдаг. Энэ нь мөөрөлжин ингэр гэж ярьдаг. За ингээд эртний одоо дундад зууны үеийн одоо 13 дахь зууны үеийн одоо их хаадын үеийн загвар хийцэх нэ. За энэ болохоор толгоон гоёлно. Одоо миний бол энэ мэн болохоор одоо 17-р зууны үеийн одоо Монгол хаттын одоо хэвлэл баяр одоо халах эхнэрийн гэж одоо яригдсан. Гэхдээ яг эхнэр бүтэн хувцас нь биш. За ууж нь болохоор бас эртний ууж бас байна.